Зочлохын үйлчилгээний менежментийн хөтөлбөр. Санхүү эдийн засгийн дээд сургууль нь 2013 оноос зочид буудал рестораны менежментийн бакалаврын хос диплом олгох хөтөлбөрийг Кипр улсын Никосия их сургуулийн сургалтын хөтөлбөрийн агуулга арга зүй удирдлага дор явуулж Монгол улсын зочлохын үйлчилгээний салбарт манлайлагч байх шилдэг менежерүүдийг бэлтгэж эхэллээ. За энэ хөтөлбөрийн онцлог бол 1-р курстэй 6 сарын танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийдгээр онцлог. Өөрөөр хэлбэл энэ салбарт маш их туршлага, дадлага, ур чадварыг шаарддаг энэ салбар учраас энэ 6 сарын дадлага бол эзэмшдэг. За ингээд 1-р курсыг төгсөхдөө ажиллах эрхээ сертификатаа төгснө. Энэ нь 2-3 4-р курсээс цаашид ажиллагааны зэрэгцээ сурах боломжийг олгож байгаа. Тэгэхээр 4 жилийн дараа бакалавра менежментээр төгсөхдөө аль хэдийн 3 жилийн ажлын туршлагатай болсон байна гэсэн. Намун хичээлийн агуулга, сургалтын агуулга арга зүй бол Никосия их сургуулиас удирдлагч явагддаг учраас англи хэл дээр материал ашигладаг. Тийм учраас бас энэ салбарт хамгийн чухал хэрэгтэй байдаг гадаад хэл буюу англи хэлний ур чадварыг бол эзэмшиж төгснө гэсэн. Тус хөтөлбөр нь бакалаврын боловсролыг шаталсан сургалтын хэлбэрээр Монголд анх удаа явуулж байгаагаараа бусад их дээд сургуулиудаас онцлогтой юм. Хөтөлбөрийн зах зээл, ажил олгогчийн шаардлагыг хангасан чадварлаг мэрэгжилтэн бэлтгэхийн тулд сургалтын орчин, материалын баазыг олон улсын стандартад нийцүүлэн тоногдож сургалтаа явуулж байна. Төгсөгчид Европын холбооны улсуудад хүлээн зөвшөөрөгдсөн Киприйн Никосия их сургуулийн болон санхүү эдийн засгийн дээд сургуулийн зочид буудал рестораны менежментийн бакалаврын хос дипломтой төгснө. Хөтөлбөрөөр төгсөгч нь зочлохын үйлчилгээний болон бусад салбарт хөрвөх чадвартай мэрэгжилтэн байна. Зочлохын үйлчилгээний менежментийн хөтөлбөрийг төгсөгчдийн ажлын байр. Зочид буудал рестораны менежер, хоол ундааны үйлчилгээний менежер, зочид буудал жуулчны баазын ерөнхий менежер, угтах үйлчилгээний менежер, захиалга хариуцсан менежер, хурал зөвлөгөөн хариуцсан менежер, салбарын хүний нөөцийн менежер, маркетинг, борлуулалт хариуцсан менежер, ивент менежер, хувийн бизнес эрхлэгч, олон нийтэд харилцах албаны менежер, зочлохын үйлчилгээний мэрэгжлийн англи хэлний багш,